Манай хамтыг хасгатаад 8 кг барилддаг байсан. Тэгээд Монголын улсын аваргаараа 11 удаа төрүүлсэн байдаг. Тэгээд энэ жилээс эхлээд 78 кг барилдсан бүх тамирч одоо алтавсан тамирчтай ингээд 1 сая төгрөгийн ийм уламжлал болгож ийм шагнал өөрийн зүгээс дүүмэртөө өгч байгаа мөлөө. Тэгээд энэ бол маш ачаад бүтлээ маш их одоо урам өгсөн. Одоо том жингийн хогтууд маань маш урам өгсөн тийм одоо шагнал болж байгаа юм байна. Би одоо өөрөө тэмцээнд анх удаа сонссон. Надад хэлээгүй байсан. Сая өчигдөр өөрөө харин тэгээ хэлүүлээд тэгээд шагналыг нэгдлээ. Тэгээд хамаатаа маш их баярлалаа. Миний охин маш гоё зөв бодолтой одоо зөв зүйл хийсэн байна. Одоо өндөр маш их баярлж байлаа гэж хэлмээр. Хамаа маань эргээд их туранхай 44 гэж барилдаг тийм туранхай охин гэсэн. Их өндөр угаасаа өндөр тийм охин байсан. Тэгээд ерөнхийдөө дэлхийн аварга Либерэс медаль авах болохоос бус бүх жүдогийн бүх медалийг алтан мөнгөний бүгдийг авсан тийм сайн тамирчин байсан. Олон жил тууштай маш сайн барилдсан. Хамаа маань ерөнхийдөө өөрийгөө хийж хуурж байгаагүй тийм одоо хийн гэсэн бол хийн миний хийсэн нэг дахин ч юм хоёр дахин юм чинь үхээс хийж хуурдгүй хэдийгээр маш нүү чинь байсан. Одоо тэдний гавч маш болоо амжилт гаргасан. Салхуурны гэж байхгүй үгүй тамирчин нөгөө сахилга хотыг бол ээж зэрэг барьдаг. Одоо ч ээж болсон ч тэрийг маш их биелүүлж байгаа тийм өөрч юм ба охин байсан. За самирчнаа тоолоогоо ер нь 26 жил болж чинь тасгалжуулагч болоод яг сургуулиуд төгсөөд тэгээд тасгалжуулагч болж исэн. Одоо 26 жил болсон байна. Ер нь бол багш бас нэг тамирч ер нь бол одоо сүүлийн үед тамирчныг сонсдог болоод шиг шүү. Ер нь бол тамирчнаас сурах нь их байлгүй яах вэ? Би чамаас сурсан гэж хэлэхгүй шүү дээ. Харж байгаа өөрөө би энэ ингэстэй юм гэдгийг бол ер нь сүүлийн 10 жил баг ойлгоод байна.